Нийслэлийн захирагчийн ажлын алба Азийн сан санаачлан гэр хороолдох хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл олон нийтэд сурталчлах ажилд эх орон Монголын үндэсний телевизийн Цэвэр хот төсөл хамтран ажиллаж байгаа юм. Тэд энэ удаад ээлжит загвар хороогоороо Сүхбаатар дүүргийн 14-р хороог сонгон гэр хорооллын иргэдийн амьдрах ая тухтай нөхцөлийг хангажээ. Тодорхойлбол 14-р хороонд байрлах 2 хур хогийн цэгийн оронд тогтвортой тоглоомын талбайг байгуулсан байна. Манай хороонд бол хүүхдийн тоглоом болон талбай бол их зөөхөн. Зүгээр хорооныхон зурглал хийхэд бол хүүхдийн тоглоомын талбай манайд ганцхан байдаг. Тэр нь ганцхан сахны талбай гэдэг. Тэгээд энийг хийж явах явцад энийг ерөөсөө яг хийгээд дуусах багт хүүхдүүд ирээл тоглоол ерөөсөө дуусах багт тоглоод баг. Энэ газарт 140 м2 талбайд хур хогийн цэг байрладаг байжээ. Ер нь энэ хорооны хувьд 10 гаруй хогийн цэгтэй боловч хүүхдийн тоглоомын талбай цөөн байсан юм. Тиймээс загвар хороо төсөл хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн оршин суугчдын зүгээс ч бүлэг болон хамтарч Азийн сангийн энэхүү төслийнхэнтэй нэгдэн ийхүү хур хогийн цэгээ хүүхдийн тоглоомын талбай болгон тогтчулсан байна. Нэг уржаан цогтон хүмүүс их яваад тэгэл далан малан дээрээ ихтэл ийм одоо ийм бас 8 гоё. Тэгэл хададж ирээл энэ сөөдрөвчөнд ор суугаад тэгэл бас ээж аав нар хүүхдүүдтэйгээ ирээл тэгэл энэ тоглоал. Энэ оюун чинь хүүхдүүд нь гашаан дотор бөмбөг тоглоод байдаг байсан байхгүй өөр хэмнээ сакс мас тоглоод. Тэгэхээр тэд нар ч одоо тэгснээс хойш гачаад эндээ тоглоод тэгээд ажиллаа хийгээд энэгээр өмнө шуугуулах юм байх нь гол усруу орох юм байх ийм сайхан болгочиход байгаа. Энэ хойд манай хойд бол хогийн цэг байсан. Тэгэл усад хог авчиж хайдаг, угаа сасгана. Тэгэл энэ хавийнхан бүгд хог асгадаг тийм л байсан. Одоо бол сайхан тогтчлоо сайхан болсон. Таараа хүүхдүүд тоглож байна, гадаа гарч байна. Энэ сарвч байсан, сарвчны дотор хүүхдүүд суuna. Бич хүртэл хүүхдийн тэрээ суудаж ачаан тэрээ суuna. Муухай байсан хогтой. Зөндөө хогтой байсан тийм. Зөндөө хогтой цаас мас. Одоо ямар болсон? Одоо ингээд хүүхдүүд тоглоо сайхан байна. Энэ хийж өгсөн энэ үжигтэй баярлаа гэж хэллээ. Амар хогтой байсан нэг хүн чинь бүр амар хогтой байсан. Энэ чинь бүр экскаватор монтраар бүр ачуулаад 4-5 сас мал ачуулаад бүр ингээд хогийн бүр ортос арилгаад ийм гоё талбай багчдаг байхгүй. Өмнө нь бас хог, үнэр танар одоо тийм бохор байдлаас л бид нэр бас чөлөөт цагаа тийм сайхан хангаж чаддаг байсан. Араа одоо бид нар бүгд хангаж чаддаг боллоо. Энэ бүгдийг бүрдүүлчихсэн Азийн сан төслөө баярлаа. Бүгд ороо болохоор зэрэг ерөөсө битүү байдаг ш түүхлээс аягүй саргал. Манай энэ хоёр ачаан л дээ. Энэ хэлсэн дээр янз янзын тоглоом болгох. Одоо тоглоом аваад ингээд тоглоо. Одоо эмээ энэ дээр гарч тоглоё гэдэл. Загвар хороо төслийн сонгосон жишг 6 хорооны нэг Сүхбаатар дүүргийн 14-р хорооныхон ч сэтгэл ханамжтай байгаагаа инхүү илэрхийлж байна. Цаашид нийслэлийн 6 хороонд загвар хороо төсөл хэрэгжин төслийн эцсийн үр дүн нь нийслэлийн гэр хорооллын иргэдэд тулгардаг асуудлын нэг хог хаягдлыг бууруулж хог ачил тээвэрлэлтийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн үнэлгээний системийг сайжруулах явдал юм.